Уучлаарай, амьдрал дээр хинч чамайг байгаагаар нь хүлээж авч чадахгүй. Бусад хүмүүсийг токсик тэр токсик гэхээсээ өмнө өөрийн чин дотор ямар токсик зүйл нуугдаж байгааг нэг бодоод үз. Хин нэгэн чам янз бүрийн шалтак хилээч ч юм уу чамтай уулзахгүй нөгөө хідэн 7 хилчирхайгаа тоочж байх юм бол наад хүн чинь зүгээр л чамд шууд хэлхээсээ санаа зовоод шалтак хэлж ийн гэсэн үг. Тэгээ угаасаа удаандаа наа чин тэгээд угаасаа алга болно. Хүний ээж нь хүртэл тэр хүнийг өөрчилж чадаагүй байхад чи гарч ирчээд тэр хүнийг өөрчилж чадна гэж бодож гэнэ үү? Үгүй. Над эрэгтэйгээ ганцаараа өөрчлөе гэж бодож байснаас тэр явуулдаг бүх охтуудтай та нар бүгдээрээ нийлээд та нар бүгдээрээ тэр хүнийг өөрчлөх гэж үзвэл ямар вэ? За сайн бацгаана бүгдээрээ шинэ бичлэгтээ тавтай морил. За өнөөдөр бүгдээрээ dark feminine energy эмэгтэй хүн болгоны ойлгох ёстой хатуу үнний талаар ярилцгаая. Хамгийн ихний чиний ойлгох ёстой хатуу үнэн бол хинч чамааг байгаагаар чинь хайрлахгүй. Бид нар ингээл өөртөө зориг тавьж эхэлдэг штеп. Яг тасгал хөдөлгөөн хийж эхлэе, яг мөрөөдлийнхөө өмнөөс зүтгэе, яг эрүүл хоолж эхлэе гэх тэгэнгүүт зөндөө олон зүйлс хажуугаар нь явж байдаг. Чи байгаагаараа үнцэнтэй, өөрийгөө байгаагаар нь хүлээж ав гэх мэт жишээний. Гэхдээ уучлаарай, амьдрал дээр хинч чамааг байгаагаар нь хүлээж авч чадахгүй. Чи өөрийгөө ч байгаагаар нь хүлээж авч чадахгүй. Хүн төрлөختөн зүгээр л үргэлж өсөж, дэвшиж ямар нэгэн зүйл рүү тэмүүлж, ямар нэгэн хэцүү зүйлийг туулснараа ч юм уу өөрийнхөө арай дээр, арай ухаантай, арай илүү хувилбарыг бүтээхээр заяагцсан байдаг. Хүмүүс өөрийгөө хайрлах гэдгийг өөрийгөө байгаагаар нь бүр яг байгаагаар нь хүлээж авна гэж бодоод идэв юм шиг байлээ. Гэхдээ энэ нь бид нар өөртөө хийж байгаа бүр хамгийн муу зүйл. Энэ жишээг бодоод үзтээ одоо жоох хүүхдтэй аав ээж нар ч юм уу хүүхд нь 2 3 настай байхдаа айгаа бүр хөөрхөн харагддаг. Бүр ингээд амар хөөрхөн яг тэр чигээр нь ингээд үлдээгээл баймаар санагддаг. Гэхдээ аав ээж нартэй хүүхдээ ингээд хэрвээ ингээд боломжтой 2 3 настай чигээр нь үлдээж болдог байсан бол хэрвээ тэр хүүхдийг тэр чигээр нь байлгаад хайр думбуулъя гэж бодох юм бол тэр хайр мөн үү? Ягаад гэвэл тэр хүүхд том болох хэвээр өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг бий болгох хэвээр тий амьдрал дээр мэдрэх хэвээр бүх мэдрэмжийг мэдрээд туулах хэвээр. Зарим үед бид нар зүгээр л ямар нэгэн зүйлийн төлөө хүрхийн төлөө илүү гоё аз жаргал гоё амьдралыг хүртэхийн төлөө өсөж, дэвшиж, дээшлэх хэрэгтэй байдаг. Тийм учраас та нар ямар нэгэн зориг тавиад байж байхдаа эсвэл одоо дэглэмтэй ч юм уу байж байснаа хөргөчн дээр очиод байгаагаар нь минь хайрлж гэж юм уу ямар нэг иймэрхүү тэнэг зүйл сонсож байх юм бол энэ бол бид нар өөртөө хийж байгаа хамгийн муу зүйл. Хинч чамайг байгаагаар чи хайрлахгүй, чи байгаагаараа байх ёсгүй, чи зүгээр л өсөж, дэвших хэрэгтэй. Дараагийн нэг зүйл болохоор эрэгтэй эмэгтэй хүмүүс нь гадуур гараад хоолнд орохдоо ч юм уу яг биелээ адилхан төлөх хэрэгтэй юу? За эсвэл нэг гэрт амьдарч байхдаа ч юм уу эрэгтэй эмэгтэй хүмүүс яг санхүүгээ 50-50-аар нь гаргаж төлөх ёстой юу гэсэн нэг асууж байсан. Мэдээж үгүй. Feminine energy, masculine energy энэ энержигээ бодсон ч тэр logically бодсон ч тэр эмэгтэй хүн ерөөсөө тэр биелэнд хүрэх ёсгүй. Яаж эрэгтэй хүнээр төлөвлөх вэ? Зарим хүмүүс зүгээр л ингээд дотор нь амар эвгүй санагдаад заавал ингээд хувааж төлөх ёстой ч юм уу тийм мэдрэмж төрөөд байж магадгүй. Гэхдээ чи тэ нэг цүнхэндээ хүрээч ч юм уу хувааж төлөх үгээд гэсэн асуулт асуух ч юм уу ерөөсөө иймэрхүү үйлдэлийг өөрөө гаргаж болохгүй. За яаж ийм үйлдэл гарахгүй байх вэ гэдэг талаар би та бүхэндээ тайлбарлаж өгье. Ягаад гэвэл багаадтэй зүгээр л энэ байгалийн шин чанараа бод. Жишээлбэл одоо эмэгтэй хүмүүсийн хувьд те бид нар одоо хумсаа янзлуулна, арьс үүсгээ бүх юмдаа маш их анхаарал тавьдаг. Одоо жишээлбэл миний хувьд гэх юм бол миний уудаг Усны витаминс гэхэд $100, миний уудаг коллаген, за мөн миний хэрэглэдэг үс хормосны серум гэхэд тэ $80 хэдэн. Тэгээд би жим руу явна, би эрүүл хооллох хэрэгтэй гэдэг. Бүр self care бол миний хувьд бүр everything. Жишээлбэл би нэг залуутай болзоонд явлаа гэж бодъё. Тэр болзоонд яваад нэг оройн хоолнд орсон чинь $200 бийл гарчлаа гэж бодъё. За тэр $200 биелийг би төлж чадах уу гэвэл чадна. Гэхдээ би төлөх үү гэвэл мэдээж би төлөхгүй. Эрэгтэй хүн төлье гэж бодсон эмэгтэй хүнийхээ өмнөөс угаасаа төлдөг. За жишээлбэл
эсвэл бүр 50-50%-аар байнга амьдардаг эмэгтэй хүмүүс байлаа гэж бодъё. Тэр эмэгтэй хүн ерөөсөө өөртөө илүү зардал гаргадаггүй, өөртөө ерөөсөө анхаардаггүй, яг эрэгтэй хүнтэй адилхан тий бүр зүтгэж шаргуу ажилдаг. Тэгээд хоёулаа 50-50% ингээд байн гаргадаг. Нөгөө эрэгтэй дандаа гомддог ч юм уу. Харин хоёулаа ингээд амар гой хоёулаа зүтгээд энэ амьдралыг бүтээе. Тийм л байх ёстой штэ гэл нэг гомдолдог эрэгтэй хүмүүс байдаг штэ. Тийм эрэгтэй хүнтэй амьдардаг байлаа гэж бодъё. Тэр эрэгтэй хүн тэр эмэгтэй хүн тэгж хандаад биелээ адилхан төлж байгаа мөртлөө шал өөр гоё эмэгтэйг би чамд хүссэн юм чи авч үгүй, хүссэн юм чинь төлөе гэд эрэгтэй хүн явж л байдаг баггүй юу. Би хувааж төлөх үү, яах вэ ингэхүү. Ягаад гэвэл анханасаа л ингээд хамгийн минь төлөөд ч юм уу цуг төлөө сурчих юм бол мэдээж тэр хүн чамаас ингээ байнга цуг төлөөд хувааж төлөхийг л угаасаа expect хийн. Надаа нэг эрэгтэй найз байдаг хгүй юу? Тэр манай эрэгтэй найз болохоор Амина чи юу авмаар байна? Юу авах болмаар байна гэл байнга юм хум авч өгөөл яваад идэв гэсэн. Тэгтээ би ерөөсөө эрэгтэй хүний нүдээр хардггүй болохоор энэ залуу угаасаа л ингээ юм авч өгөх дуртай залуу юм байна гэж ботсон байхгүй юу? Тэгсэн чинь дараа нэг найз охинтой болсон гэд янз бүрийн юм ярьж агаад би л гараад ирсэн чинь найз охин төлбөрийн төлж исэн. Би бүр ингээд гайхаад хүүе яагаад чи ингээд найз охиноороо төлүүлчих юм бэ? Юу болоод байгаа юм бэ гэд тэгсэн чинь тэр залуу юу ч хэлсэн гэж зүгээр л цаадах чи өөрөө төлмөр байгаа болохоор ингээд төлчдийм гэж хэлсэн. Ямар үйлдэл гаргаж ийн гэдгээрээ эрэгтэй хүнд яг яаж үйлдэл хийх, яахыг зааж өгдөг. Ягаад гэвэл бид нар өөрийнхөө энэ feminine energy дотор байвал өөрийнхөө тэр эмэгтэйлэг энерги дотроо байх үед угаасаа эрэгтэйлэг эмэгтэйлэг энерги хоёр чинь ингэж тэнцвэржүүлэх хэрэгтэй. Өөр ирэхгүй тэр эрэгтэй хүн чинь тэр эрэгтэйлэг байдал руугаа очичдаг байгаа. Хэрвээ чи анханасаа тэр эршүүд masculine energy-д очиод те үгүй би ч гэсэн тэгстэй, би ч гэсэн ингэх зэстэй, би төлчий, би ингэ чигээд байх юм бол нөгөө эрэгтэй чинь цаанаасаа эмэгтэйлэг feminine energy-г гаргаж ирдэг. Тэгж та хоёр бие бинийгээ балансчулдаг. Дараагийн чиний ойлгох ёстой маш хатуу үнэн бол чи өөрийнхөө амьдралд өөрөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Мэдээж эрэгтэй хүн чамд бүх гоё зүйлийг өгөх хэрэгтэй, чамайг хайрлах хэрэгтэй те. Янз бүрийн санхүүн дээрээ ч юм уу мэдээж эмэгтэй хүнээс арай илүү хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Гэхдээ энэ нь чи хин нэгнээс санхүүгийн ерөөсөө хамааралтай бол гэсэн үг биш. Зөвхөн өөртөө анхаарад нэг баян хүнтэй суу гэсэн үг биш. Чи хинээс ч хамааралтай болж болохгүй. Би баян хүнтэй суугаад тэр хүнээр тижээлгэн гэж бодож вэж ерөөсөө болохгүй. Бас аав, ээж, ах, дүү, найз нөхөд хамаатан садан маань надад туслах ёстой гэж ерөөсөө бодож болохгүй. Өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээ, өөрөө мөнгө олох чадвартай бай. Тэр үед те чи хинээс ч хамааралгүй байж чадна, хинээс ч гуйж амьдрахгүй байж чадна. Өөрөө өөртөө те би өөрийгөө авч явдаг хүчрэхэг үзэсгэлэнтэй гайхалтай эмэгтэй гэдгээрээ өөрөө өөртөө итгэх итгэлийг олж авдаг. Чи байнга тийм хохирогч сэтгэлгээнд амьдардаг бол манай хамаатан садан надад ерөөсөө тусалдаггүй, тэрч туслах ёстой, тэрч дэмждэггүй гэд иймэрхүү шалтак хийлж байх юм бол чи хизээж амжилтанд хүрч чадахгүй. Хүн ямар үед амжилтанд хүрдэг вэ гэхээр яг өөрийнхөө амьдралд хариуцлага үүрээд би энэ өөрийнхөө амьдралыг өөрчилж чадах хүн нь зөвхөн би юм байна гэдгийг ойлгосон үед. Хоёр дахь чиний ойлгох ёстой хатуу үнэн бол ямар нэгэн тийм муу залуу ч юм уу ямар нэгэн залуутай дээдлээд болцдог байлаа гэж бодъё. Тэгээд охтуудад нэг тийм мэдрэмж төрдөө штэ. Тэр миний төлөө өөрчлөгдөн гэд нэг үлгэрийн кинон дээр гардаг шиг амар муу залуу өөрийнхөө хайртай эмэгтэйтэй уулзаал тэр эмэгтэйн төлөө бүр 100% өөрчлөгддөг. Ихэнх эмэгтэй хүмүүс тийм зүйл болоосаа гэж боддог. Гэхдээ тэр бол худлаа. Чи тэр хүнийг ерөөсөө өөрчилж чадахгүй. Тэгээ би нэг Wizard Lizzy-ийн бичлэгийг үзчихсэн чинь нэг бичлэгэн дээр ингэж хэлсэн надад амар таалагдсан. Хүний ээж нь хүртэл тэр хүнийг өөрчилж чадаагүй байхад чи гарч ирчээд тэр хүнийг өөрчилж чадна гэж бодож гэнэ үү? Үгүй чи наад эрэгтэйгээ ганцаараа өөрчлөе гэж бодож байснаас тэр явуулдаг бүх охтуудтай та нар бүгдээрээ нийлээд та нар бүгдээрээ тэр хүнийг өөрчлөх гэж үзвэл ямар вэ?
Энэ залуу миний төлөө өөрчлөгдөн бла бла гэж бодож байх юм бол зүгээр цаг энерги үржин гэсэн үг. Зүгээр дараагийнхаа хүн рүү шилж өөрийгөө нэгдүгээр тавь. Тийм өрөвдөлтэй зан ерөөсө бити гараа. Яагаад над руу ерөөсө залгаагүй юм? Би чам жоохон гомдсон ингээд алга болчоор чинь чи дандаа л завгүй байх ингээд иймэрхүү гомдолж янз бүрийн юм хийлж байх юм бол яг одоо үүнийгээ зөксөө эрэгтэй хүн угаасаа цаг гаргая гэсэн хүндээ цаг гаргадаг. Хэрвээ чамд ямар нэгэн шалтгаан гаргаж ирээд алга болж байх юм бол тэр завгүй байгаа байх та бла бла гэж бити бод. Зүгээр л наад хүн чинь чамааг сонирхгүй байна, хайрлахгүй байна, ерөөсөө нэгдүгээр тавихгүй байна. Яг үнийг хэлэхэд би ч гэсэн угаасаа тэгдэг. Гэтэ хүмүүс чи яагаад ерөөсөө хариу бичихгүй байгаа, яагаад надтай уулзахгүй байгаа бла бла гэхэд би угаасаа шууд хэлж чаддгүй. Чи надад угаасаа таалагдхаа болцсон, чи надад таалагдгүй гэж хэлж чадахгүй. Тийм учраас юу гэж хэлдэг вэ гэх юм бол би завгүй, би өөртөө анхаармаар байна бла бла гэж нөгөө шалтгуудаа хэлж эхэлдэг. Бас хин нэгэн чам янз бүрийн шалтгаан хэлээд ч юм уу чамтай уулзахгүй нөгөө хідэн 7 учирхайгаа тоочж байх юм бол наад хүн чинь зүгээр л чамд шууд хэлхээсээ санаа зовоод шалтгаан хэлж ийн гэсэн үг. Тэгээ угаасаа удаандаа наа чинь тэгээд угаасаа алга болно. Дараагийн нэг чиний ойлгох ёстой хатуу үнэн бол чи ямар нэгэн зүйлийг хийх гээд өөрийгөө бэлэн биш гэж дандаа өөртөө шалтгаан олгодог бол чи угаасаа хизээч бэлэн болохгүй, хин ч угаасаа бэлэн байж эхэлдэггүй. Бид нар ингээл би өөрийгөө өөрчлөн, би гоё дэглэн барина, би өөртөө анхаарч эхэлнэ. Гэхдээ би бэлэн биш байна, миний сэтгэл зүй тийм байна, магадгүй 100 төхөөд ирэхээр за маргаашаас гээд өөртөө ингэж шалтгаан олгож байх юм бол яг одоо үүнийгээ зөксөө чамд юу байна, яаж эхэлж болохоор байна, өнөөдөр ямар алхам хийж болохоор байна, яг одооноос эхэлж яг одоо л эхлэхгүй бол угаасаа хизээч эхлэхгүй. Чи хэрвээ чи бэлэн биш бол чиний хүсэж байгаа хүсэл мөрөөдөлтэй янз бүрийн чиний манифест хийх гэж байгаа, татах гэж байгаа зүйл чинь чам дээр ирэхдээ бэлэн биш байна. Надаас хүмүүс тэгэж асуудаг байхгүй юу? Би яаж энэ toxic relationship-ээс гарах вэ? Яаж toxic найзуудаасаа явах вэ? Яаж энэ toxic хүмүүсээс өөрийнхөө зайг барих вэ? Өөрийгөө нэг гайхалтай сайхан тийм хүн шиг л бодоод байдаг. Эхлээд заяо та нар бусад хүмүүсийг toxic тэр toxic гэхээсээ өмнө өөрийн чинь дотор ямар toxic зүйл нуугдаж байгааг нэг бодоод үз. Чиний ямар toxic бодол, ямар далд ухамсар чинь чамайг тэр toxic хүмүүстэй хамт байлгаад байна. Чи тэр toxic хүнтэй хамт байгаад байна гэсэн үг чинь чи өөрөө toxic гэсэн үг. Тийм учраас өөр дээрээ анхаар. Тэр хүнийг ингээд judge хийгээд шүүмжлээтэй ийшээ тийшээ харж байгаа тэр тусгалаа өөр дээрээ тусгаж ирээд би яагаад тэр хүний муу руу анхаардсан болоо? Би яагаад ийм toxic хүмүүсийг өөртөө татдсан болоо? Би яагаад ийм toxic хүнээс явж чадахгүй байгаа юм болоо гэд өөрийнхөө далд ухамсартайгаа холбогдоод өөрийнхөө дотор тэр мэдрэмжээ бодоод үз. Магадгүй дотор чин далд ухамсар чин өөртөө итгэлгүй би энэ toxic хүнээс явчих юм бол toxic биш хүн намайг тоохгүй баха. Би яана, би ч гэсэн өөрөө toxic юм чин гэсэн далд бодол чин байж байгаа. Тийм учраас бусдыг шүүмжлэхээсээ өмнө өөрийгөө эхлээд хараад үз. Өөр дээрээ ажил, сэтгэлгээ дээрээ ажил, гадна дотор өөрийнхөө бүх юмн дээр юу н ажил. Тэгээд өнөөдрийн бичлэг та бүхэнд маань таалагдсан гэж найдаж байна. Эдгээр бүхий л зүйлсийг нэг өөртөө тунгааж бодоод үзээрэй. Тэгээд та бүхэн маань хэрвээ өөрийгөө өөрчлөөд өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг бүтээе гэж бодож байх юм бол миний өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг бүтээцгээе сургалтанд 6 сарынхад нь заавал бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн бичлэгээр дахиад уулзцаая. Хамгийн үнцэнтэй, ухаантай, өөрийгөө хайрладаг тийм эмэгтэй байгаарай гэж хүсье. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.